Сайн хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шинтгэн бичлэгээр уулзаж байна. За энэ удаагийнхаа бичлэг дээр бүгдээрээ нэгэн мундаг хөдөлмөрч хүний намтар түүхийг нэр холно. За урд нь би яг иймэрхүү бичлэг гэх юм бол дуучин Ариуна дээр хийжсэн. Тэр яг одоо ингэ намтар түүх ярьж байгаа хоёр дахь бичлэг гэж ойлгож болно. Тэгэд энэ хүний түүх намтрыг нас ингээд судлаад орсон нэвтрүүлгүүдийг ингээд үзсэн чинь бүр яалтчгүй үнэхээр хөдөлмөрч үнэхээр тийм мундаг хүн бэлээ. За энэ хүн бол яг одоо Physical Asia reality show-нд оролцож байгаа шилдэг оролцогч уран ураач лав очор байгаа. За тэгээд одоо хэдүүл яг энэ хүний талаар ингээд гүн гүнзгий те сошиал ямар мэдээлэл байж болохоор байна тэр болгоныг судлаад одоо ингээд та нартай ярих гэж байна. За манайхан энэ удаагийнхаа бичлэгийн спонсороор өөрөөгөө спонсордох боллоо. За яагаад гэвэл би яг сайхан сүлд хоримтлалтай аялал хөтөлбөр гэдэг бүр маш гоё зүйл сонсоод өөрөө шиг ингээд элсээд орсон байгаа байхгүй юу. Тэгэд энэ үнэхээр гоё учраас та нартай бас хэлж өгье гэж бодлоо. За энэ болохоор бид нар сар алгон тодорхой хэмжээний дүнг хоримтлалтай хийгээд яг цаг тухайд өгсөн тохиолдолд биднэрт хүү болгодод явах юм билэ. Тэгэд эцэст нь энэ мөнгөөрөө яах вэ гэхлээр хэдүүлээ буцаа зүгээр л аялна. Үнэхээр гоёгаад тэгэд энд нь болохоор яг 200-аад улс орн байгаа хгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ хоримтлалаа ингэж хийсээр хагаад 200-аад улс орн руу аялах боломжтой. За энэ аялалт маань болохоор cruise аялал байна, газрын аялал байна. За үүнс цочид буудлуудад ч гэсэн хөнгөлөлтөө үнээр ороод явах ийм том боломжтой юм бэлээ. За тэгээд хэрхэн элсэх вэ гэхлээр бид нар өөрсдөө аялагч гишүүн гэж орж болно. Эсвэл түнш гишүүнч гэж бас орох боломжтой юм бэлээ. Аялагч гишүүн маань бол яг сар бүрийнхээ хоримтлалыг хийгээд явна. Тэгээд үүн дээр нь бас яг 3 сонголт байгаа юм билэ. Түнш гишүүн маань болохоор өөрсдөө бас яг энэ бизнесийг хий, цаашдаа өөрсдөө ч гэсэн үүгээр орлого олдог болъё гэж бодож байгаа хүмүүс түнш гишүүнээр бас элсэх боломжтой байгаа юм билэ. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та хэд маань миний пэйж болон миний Instagram чат руу мессеж бичээд аваарай. Тэгээ та нартай би илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд явах болно. Тэгээ хэдүүлээ хамт сар алган хоримтлалаа хийгээд маш гоё олон улс орныг үзцгээе. Тэгээ би ч гэсэн одоос эхлээд яг энэ хоримтлалаа хийгээд гэр бүлээрээс аялахыг хүсэж байна. Тийм болохоор яг энэ зүйл рүү бүр яг түнш гишүүнээр бол орсон байгаа. Таад маань дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл миний хаягууд руу бичээрэй манайхаа. Лав гочор нь 1987 онд налайхад төрж өссөн. За түүний энэ уян налархаа энэ гайхалтай төрөлхийн авьяасыг нь ээжээсээ өвлөж авсан гэж бол хэлж болно. За тэрээр ээж нь урд нь гимнастикаар хичээлдэг байсан бөгөөд яг нэг удаа унаад тэрнээс хойш ингэж хичээлхээ болсон гэж бол ярьж илээ. За тэгээд лавгууч нь бүр багасаа л биеийн тамиртай маш дуртай ийм маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. За тэрээрээс яг тухайн үед ингэж жоохон бахт нь зуртаар гарч байгаа хааны гардаг тэр циркийн үзүүлбэр ингээд байнга үздэг гэсэн гэнэ. Ерөөсө бүр нүд салгалгүй үздэг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг өөрөө ингээд зөв буруугаач мэдгүй тэр үзүүлбэрүүдийг бүгдийг нь ингээд дуурайч хийдэг байсан гэдэг. За тэгсээр хагаад яг өөрөө гэртээ ингээд шпагет суугаад моос нуунжал сурсан гэж бас ярьж илээ. Ингээд харахаар багасаа л өөрөөгөө бэлдэж эхэлсэн байгаад за түүний энэ хүч чадварыг харсан аав ээж нь түүнийг хамгийн эхлээд бүжгийн дугуйланд явуулж эхлүүлсэн юм байна. За үүний дараагаар 1997 онд аав нь хот руу дагуулж түүний яг балетын дугуйланд одоо ингэж шалгаруултанд оруулаад за тэгсэн чинь тэр балетанда тэнцээд бас балетаар хичээлж эхэлсэн байлээ. За даанч балет яг лав очорт таалагдаагаа учраас аавдаа ингэж намайг зүгээр циркт оруулаад өгөөч гэд гуйсан гэсэн. За тэгсэн чинь 1997 оны намар түүний нагаацх нь жаргал сайхан багш тэр акробатаар ингэж хичээлүүлж бол эхэлсэн юм бэлээ. Гэтэл түүний хамгийн гол авьяасыг тэр жаргал сайхан багш нь олж хараад чи ингэж бие физиологийн хувьд ч гэсэн ингэж арай өөр юм маш том юм чадвартай байна. Чи ингэж уран нуграачаар явах юм бол үнэхээр том амжилт олох юм шиг санагдаж байна. Хэрвээ тгийг гэх юм бол чамайг ингэж төв цирктэр маш мундаг цэнд авьяаш багш дээр ингэж аваачиж шав оруулъя. Хэрвээ ч өсөхгүй байгаа бол эндээ ингэж акробатаар гэсэн хичээлж болно гэдэг саналыг ингэж тавьсан байлээ. Тэд яг лав гочрын хувьд том ингэж цирк дээр очно гэдэг нь нөгөө ингэж анханасаа ингэж мөрөөдчихсэн мөрөөдөл нь байсан учраас яг тэр үгэнд маш гой санагдаад тэр сонголтыг бол хийсэн байлээ. Ингээд яг жил гарan акробатаар ингэж хичээлсний дараагаар тэрээр ингэж 1998 онд цэнд авьяаш багшийнхаа шаваар орж исэн юм байна. Түүний багш нь Монголын анхны уран ураач төрийн сойрхолд ардын жүжигчин тийм мундаг хүн юм байна лээ. За тэгэд яг анх ингэж багш дээр очингууд багш нь бүр 70 настай байсан гэж аахгүй юу. Тэгэхээр бүр ингээд айгүй гоё түүхтэйгаз тэгэд яг лавг очрно одоо тэр багшийнхаа яг отхон шав болж орж исэн гэж бол ярьж илээ. За үүнээс гадна яг багшиндаа ингээд гэрт нь хүртэл хамт амьдардаг байсан гэж ярьсан. Ингээд харахаар бүр айгүй гоё түүхтэйгаз та хэд манд тийг санагдаж байна уу? Тэгээд яг багшнаас ингээд нөх хүүхдүүдийг зодож загнахаас илүүтэйгээр үгээр айгүй ингэж хурцлдаг байсан гинэ. За тэр нь болохоор ингээд те алдаа гарангуут нь өө чи ингээд алдчихлаа наад чи ингээд өөр хүүхдүүд ингээд чадна чи ингээд яв гэж хүртэл хэлдэг байсан гэж аахгүй. Тэнгүүд яг лав
лавг очир ингээл явсан мөртлөө буцаж ингээл ирээл нөгөө бэлтгэлээ хийх гээд тэнгүүд яг багш нь за одоо яг чи ингээ алдахгүй чадах юм уу гэл тэнгүүд аахан чадна гэдгсэн мөртлөө л алдаа гаргацдаг байсан гэж бас ярьсан. Гэтэ энэ болгоноос нь ингээд харахаар лавг очир ингээд бүр тэр жоохон хүүхэд байхаас ахуулаад үнэхээр юм тууштай байсан баахгүй те. Ерөөсөө л хайж яваагүй ингээл байнгын ингээл очиол те. Энэ болгоноос ингээд маш тууштай гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд багаасаа ахуулаад ийм айгу мөрөөдөлтгий хүүхэд байсан гинэ. Тэгээ бүр тэр мөрөөдөлтгийдөө бүр ингээд яг ингээд мөрөөдлөө болж байгаа юм шиг ингээд бодтойгоор бүр ингээд төсөөлөн боддог гэсэн гэж аахгүй юу. Тэгтээ амар мундаг байгааз те. Мэдгүй одоо үед л ингээл амар манифест ингээд secret center гэж яригадаад байгаа болохоос шиг ингээд лавг очрыг жоохон бахт тиймэрхүү юм бол нэг яригддаггүй байсан баг гэж би бол бодож जैन. Тэгээд тэрийг бүр тэр багаасаа мэдээд бүр ингээд төсөөлөн боддог гэсэн гэхээр надад л үнэхээр мундаг санагдчихж байгаа. Тэгэд би өөрөө ялангуяа тэр нөгөө төсөөллийг маш их ашигладаг байхгүй юу. Яг амьдрал дээрээ тэгээд өөрийнхөө төсөөлөөч гэсэн маш олон зүйлийг өөрөх амьдралаар ингэж дуудаж ингэж авчирч бол чадсан байдаг. Тэгэхээр яг лавг очр бүр багтаа тэрийг мэддэг байсан гэхээр надад үнэхээр ингэж мундаг санагдсан. Тэгэл яг багаасаа ахуулаад нөгөө цирк энтер үзэл бүр 2 3 дахь ангитал ангийнхаа хүмүүсийг нэг гэртээ авчирч агаад бүүнөр ингэж тойрч мөрөд нэг юм циркийн үзэлбэр үзүүлж байгаа юм шиг зүйлүүдийг хийж тоглодог байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ бодохоор ингэж бүр багаасаа л өөрийгөө бэлдээд одоо юу гэдэг тэрэндээ үнэхээр юм дуртай бүр хайртай байсан байгааз. За тэгээд яг өөрийнх нь мөрөөдөл нь ингэж биелээд ингэж циркт ороод ажиллахад яг ямар байсан бэ гэд асуухаар тэрээр ингэж яг анх бол хүү энэ ингээд нөгөө миний ингээд хүсэжсэн цирк юм бах та гэж эргэлзэжсэн гинэ. Тэгэд яалтчгүй хөл тавьсан учраас одоо ингээд хоош ухрах юмш арга байхгүй ингээд тэхээс өөр арга байхгүй гэд ингэж бол орж исэн юм бэ лээ. За тэгээд тэрээр мөн хамгийн анхны одоо циркийн үзүүлбэр үзүүлэх тэр мэдрэмж нь ямар байсан бэ гэсэн чинь ингээд олсоор дээшээ татуулаад газраас хөндөрөх яг тэр мэдрэмжтэй ингээд ангараг гараг дээр очсон юм шиг нэг юм сарн дээр очсон юм шиг бүр тийм гоё мэдрэмжийг мэдэрч ирсэн гэж бас ярилцлага өгсөн байсан. Хүмүүсийн лавгочийн талаар мэддэггүй зүйл гэх юм бол одоо бид нэр яг циркчин, уран нураач, за бас фитнесийн тамирчинч гэдэг юм уу те иймэрхүү зүйлээс нь мэддэг болохоос биш тэрээр бол яг кино драма ингээ бол төгссөн юм байна лээ. Тэгээд чөлөөт цагаараач гэдэг юм уу те өөр юу хийх дуртай вэ гэх юм бол гитар тоглох дуртай, дуу сурах дуртай гэж бас ярьсан бэлээ. За тэгээд хэрвээ одоо энэ циркчин уран ураачаар ингэж яваагүй байсан бол яг ямар мэрэгжил сонгох байсан бэ гэхээр магадгүй дуучин болох байсан гэж магадгүй гэж бас хэлж илээ. Яагаад гэвэл ингэж багаасаа ингэж дуу хөгжмөд дуртай, ингэж дуулах дуртайсан гинэ. За тэгсэн чинь яг аав ээж хоёр ингэж бас ийм дуучин дээр шав оруулах уу гэж хүртэл ярьдаг байсан юм байна лээ. Тэгтээ би бас ингэ харангууд энэ лавг очрын аав ээж хоёр нас үнэхээр мундаг байгааз бяс хийж харж байгаа хүүхдээ ингээд бүр багаас нь аягуулаа ингэж бэлдэж тэ дуртай юм сонсож ингэж хүмүүжүүлж чадсан байгаа байхгүй юу. Тэрээр Монголдо яг гарын 5 хуранд багтах эрэгтэй уран нураачдын нэг байгаа. За тэгээд би ингээд яг лавг очрын яриа энэ төр ингээд сонсоод яг уран нуралтын талаар ингээд жоохон ойлголттой бас болж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд эрэгтэй уран нураач, эмэгтэй уран нураач хоёрын хооронд асар их зөрүү байдаг гинэ. Эмэгтэй хүн яг нэг байглаасаа юм уян хатан тэ тэр чанар нарийн их байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ хэд ч ингээл бэлтгэлээ хийж иж байгаа л сар гараа ингээд амраад ороод ирэхэд яг эмэгтэй уран нураачд нь бүр шал үрдэг гэсэн зөөр ингээл шпагет суугаал ингээл хотоож мотоож чаддаг бол эрэгтэй хүний хувьд арай нүуний шүрмэслэг арай булчинлаг учраас одоо ингээд яг бэлтгэлээ дахиж ихээр бүр ингээд яг эхнээсээ сурч байгаа юм шиг те ингээд өвдөлтийн тэр бүр яг эхний дүнгийн сурч байгаа юм шиг яг тэр өвдөлтийн тэрэ дахиж мэдэрдэгэ гэж бас ярьсан байлээ. Тэрээр циркийг нэг талаасаа урлаг нөгөө талаасаа спорт гэж хэлсэн мэлээ. Гэтэ ингээд бодохоор бүр яалтчгүй тийм байгааз маш ингээд бие биелэрийн одоо тэнцвэр одоо хатуу жилүүдийн бүгдийг ингээд шаарддаг. За тэнгуүдээ үзэгчдэд бүр ингээд маш амархан юм хийгээд байгаа юм шиг харагдаж чаддаг штэ тэ. Тэгэхээр тийм лаг салбарын хүмүүс байгаа хгүй юу? Одоо ингэ циркийн салбарын хүмүүс чинь таад маань тэгж бодож гин үү. За тэгээд түүнээс гадна болохоор одоо яг энэ хэдийн мэрэгжлийн хэцүү зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд дотор хэрэгтнүүд хүртэл бүгдээр ингэж эрүүл байж ич те амьсгалаа маш зөв хуваарлдаг байж ич одоо нүдний хараа хүртэл одоо тийм муу байж болохгүй яг юм эрүүл байх хэвээр даарлж гэсэн ингээд ихсэж багсдгүй те ингээд эрүүл байх хэвээр гэдэг маш тийм том бас юм шаардлагууд байд юм байна л да. Тэгэхгүй болохоор ялч үнэ нэг бие физиологтой хамааралтай учраас тэдэн хүртэл ингэж нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгээд циркийн үзүүлбэр ингээд үзүүлээд ингээд гараад ирэнгүүт тод юм гэрэл энтерт ажилладаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас нүдний даралттай болох магадлал өндөр байдаг гэсэн, бөөр өвдөх бас магадлал өндөр байдаг гэсэн ч гэдэм үү. Бас ингээд тэд нар чинь нүунийг дээшээ авиртайгаа олсноос зүгддэг учраас
одоо доош унах эрсдэлтэй ч гэдэг юм уу те. Ер нь бол ингээ бодохоор бас ийм эрсдэлтэй зүйлүүд бас нэлээд их байдгийн байлээ. Тэгээд яалтчгүй төсвөр төвчрээр энэ болгоныг давж гардаг байх гэж бодож байна. Тэрээр яагаад үсээ ургалдаг вэ гэхлээр одоо гадаадад гизгээ хоош нь сүлжчихэр яг нэг юм монголжуу харагддаг гинэ. Тийм болохоор үсээ ингээ ургалдаг гэж ярьж илээ. За үүнээс гадна гадаадаас ингээ маш их юм саналууд ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр болгонд нэг их зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл одоо нэгдүгээрт гэр бүлийнх нь энд байгаа. Тэгээд яг гэр бүлийнхнээс одоо ингээ бүр хэдэн жилээр одоо тэнд ажиллаж амьдрах юм бол мэдээж хэрэг маш олон жилээр ингээ гэрийнхнээсээ хол олчих шүү дээ. Тэгээд тэр нь ингээ хэцүү санагдаад байдаггүй гэсэн. Үүнээсээ гадна яг одоо энэ циркийнхаа одоо энэ авьяас чадвартай энэ өв уламжлалаа доод үеийнхэнд ингэж өвлүүлэхийг хүсдэг гэж байгаа байхгүй юу. Гэтэ энэ нь бүр маш гоё үг байгаад те доошоо одоо энэ авьяас чадвар ингэж өвлүүлээд зааж сургахыг бас хүсдэг гэсэн. За мөн тэрээр яг 2021 оноос хойш өөрийнхөө одоо юм production одоо компанийг байгуулад одоо ингэж хүүхдүүдэд одоо цирк үзүүлбэрийг заадаг гэж байгаа байхгүй. Тэрээр энэхүү байгууллага ингэж ашигын бус байгууллагаар нээсэн гэж байгаа байхгүй. Тэгээ одоо яг тэндээс суралцдаг хүүхдүүдтэй үн төлбөргүйгээр ингэж цирк одоо нугралтын хичээлүүдэд заадаг. Тэгээд яг 2-3 жил бэлтгээд за тэрний дээр яг ямар агентлагт гэлээ би бүр яг тэрийг мартчихлаа. Тэндээ ингэж хамтдаа ингээд үзүүлбэрээ үзүүлээд явдаг. Тэгээ бодохоор бүр үнэхээр мундаг байгаад тэгэд өөрөө би ингээд дээд үеийнхнээс ингээд одоо өв уламжлалыг авч ингээд сурсан. Тийм болохоор би доошоогоо өв уламжлалаа ингэж явуулж заах ёстой гэд тэгж ярьж исэн. Тэгэд энэ болгоныг ингээд харангуут бүр үнэхээр бахарахгүй байхын аргагүй тийм мундаг одоо хүн бэлээ. Үүнээс гадна тэрээр яг нөгөө лав хочор цэг.com байсан баха. Цэг имэнч илүү ёо. За би тэрийг яаж заяа ингээд дараа нь чеклээд энэ доороо ингээд оруулчих юм байна хаа. Тэгээд өөрийн гэсэн тийм нөө юутай мэлээ вебтэй мэлээ тэрнэр ингээд мэдээлэл юмнуудаа оруулаад явдаг. Тэгээд таад маань тийшээ нас орж үзээрэй. Тэгээд доторх мэдээлэл юм болохоор бүгд англи хэлээр бас байсан. Түүний гэр бүлийн байдлыг авч үзэх юм бол эхнэр дөрөв охинтой. За тэгээд яг сая physical Asia эхний ингээд нүг дугаарууд нь гарсан штэ тэгээд тэгсэн чинь хүмүүс бөөн яриа болоодсан да солонгос охтууд аль үшэн ингээд лав гочрыг крашлаад эхэлжээ. Бүр дөрөв охинтой гинэ гэх мэтчлэн мэдээлэл ол явж исэн. За түүний эхнэрийн хувьд гэх юм бол яг энэ циркийн одоо энэ салбар руу хөл тавиад бас 9 жил болж байгаа юм лээ. За би яагаад 9 жил гэж яриад байна вэ гэхэлэр энэ хоёр маань яг хамтдаа 2 жилийн өмнө подкастт орсон байгаа байхгүй юу. За тэр подкастн дээрээ эхнэр нь бол яг энэ циркээр ингэж ажиллаад одоо 7 жил болж байна гэдээ ярьсан. За тэгээд ингээд харахаараас үнэхээр мундаг байгааз одоо юу гэдэг эхнэр нь лав гочор шиг бүр ингээд хүүхдээ хасаад жоохноос очирлог өмөртлөө том болоод бас ингэж орч чадсан байгаа байхгүй юу. Уг нь яг эхнэрийнх нь мэрэгчлэн солонгос хэлний багш орчуулагч мэрэгчлээ юм байна лээ. Тэгээд яалтч хүн ингэ нөхрөө дагаад одоо энэ салбарлаас орсон гэж бас ярьсан байгаа. Тэгээд яг одоо энэ хоёр чинь агаарын дуэтийн үзүүлбэрийг ингэ хамтдаа үзүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингэ харахаар бас хөөрхөн байгаад тэгээд яг эхнэр нь яагаад одоо энэ циркийн салбар руу орсон бэ гэдэг асуултаас гарч ирж штэ тий. За тэгсэн чинь энэ хинтээ лав гочортой хамт ингэж одоо ажилдаг циркт нь ажилдаг Янжин бэлэг гэд багш байсан гинэ. За тэгсэн чинь эхнэр нь анхандаа ингэ дандаа хоол өгж явуулдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Яг лав гочор ингэ ажиллаа ингээд хоолыг бэлдэж өгч явуулдаг байсан. Тэгээд тэр хоолоо дандаа ингээд хоёр хүнээр бэлдүүлсэн гинэ. Лав гочорт тэгээд тэр нөгөө Янжин бэлэг гэдэг багшд нь ингэж бэлддэг. Тэгээд хоол бэлдэхтэй хажуугаар ингээд салаад малаад бас ингээд зөндөө юм бэлдэж явуулдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг удаа тэр багш нь чи ингээд нэг эхнэрээ аваад ирээчээ ингээд зөндөө гоё юм хоол авчирлаа. Би бүр ингээд хоолнд ингээд орцсон эхнэрээ аваад ирээчээ гэд. Тэгээд эхнэрээ ингээд аваад утсан чинь багш нь ингээд нэг мэрэгжлийн хүний нүдээр бас ингэж эхнэрийг харсан юм байна л да. Өөний ингээд циркийн үзүүлбэр үзүүлчихээр юм байна гэж хараад эхнэрт нь яг тэр саналыг ингэж тавьж исэн гэсэн. Тэгээд яг тэр саналаа заяа бүр ингээд зүгээрч нэг тавиагүй бүр ингээд шарын малцсан гэж аахгүй. Ер нь багш нь айгу тийм шарын айгу малтдаг гинэ. За тэгтээ яаж шарын малцсан бэ гэх юм бол одоо ингээд хөрчин ингээд гадагшаа дотгошоо ингээд цирк үзүүлбэр үзүүлэхэд явж штэ. Тэгэл ингээд зөндөө хөрхөн охтуудтай бас ингээд таараал ингээд явж л байгаа штэ. Чи тэгээд энэ салбарт нь орё гэж бодохгүй байна уу гэж хэлсэн гэж аахгүй. Эхнэр нь чихнээсээ л нэрээ юу гэлээ гэж бодоод тэгээд яг энэ салбар руу орохоор бол бос юм билээ. Тэгснээ хамгийн гайхалтай нь эхнэр нь бүр ингэж одоо юу гэдэг одоо энэ уран уралт янз бүрийн циркийн үзүүлбэр рүү ингэж оронгуудаа 7 хоногийн дотор шпагет сурсан гэж аахгүй. Тэгээ бүр ингээд шпагет суучаад тэрийг ингээд нөхөртөө ингээд 6 явуулсан чинь лав гочор бүр ингээд гайхсан гинэ.
хүү 7 хоногийн дотор уу гэд бүр ийм хөөрхөн бас ийм процесс болсон юм бэ лээ. Ингээд харахаар эхнэр нь бол үнэхээр мундаг санагдсан. За үүнээс гадна эхнэрийнх нь тэр төсвөр төвчээр бас маш мундаг санагдсан. Яг л энэ циркийн үзэлбэр үзүүлж байгаа хүмүүс чинь ялангуяа яг Монголдоо биш бүр ингээд дэлхийн хэмжээний хүн болсон байгаа шүү дээ. Маш одоо олон улс орнуудаар явдаг. Тэгээ хайда 1 сар, хайда 3 сар, хайда бүр жилээр явдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр болгонд нь хүүхдүүдэд хараад ар гэрээ ингээд дагаад байждаг гэ бодохоор бүр яалтчгүй тэр эхнэр нь бол үнэхээр юм мундаг юм байлээ. Тэгээд яалтчгүй энэ хоёрын хооронд бас юм ихтгэлцэлтэй маш гоё юм үнэнч нандан юм харилцаа бас байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёрын энэ одоо юу гэдэг түүхийг сонсоод би бол үндэ маш их бахархсан байгаа. За үүнээс гадна нэг лав өчрөн гэртээ ч гэсэн бэлтгэл хийж байгаа штэ. Тэрийг охтууд нь хараад дуурай цас хийдэг гинэ. Одоо тэгээд том охин ингээд циркийн салбар руу хөл тавьсан гэсэн хамгийн бас гайхалтай заяа. Охин нь 2 нас хэдэн сартай байлээ анхны циркийн үзүүлбэрээ үзүүлсэн гэсэн. Тэгэд хамгийн залуу циркч бас ингэж болсон гэдэм байлээ. За тэгэл эдний гэр бүл бол бүр юм гоё одоо тийм амир эрүүл тийм гэр бүл юм шиг санагдсан. Хоолт нь хүртэл ингээл эрүүл болоо явчихж байгаа байхгүй те. Аав ээж хоёр нь хоёулаа юм циркийн тамирчин кэрчин бүгдээр юм хөдөлгөөнтэй эрүүл хоолн дээр маш их анхаардагч гэдэг юм уу. Ер нь бол яг ийм гэр бүл байна лээ. Тэгээд гэр бүлээр циркчин гэдэг нь бас айгүй гоё ягац. Хүүхдүүд нь ч гэсэн ингээд ороод эхэлчихсэн. За тэгээд тэрээр яг сүүл бас нөгөө юу яасан штэ. Фитнесээр бас хичээллээд бас томоохон шагналуудыг авсан байгаа. За тэгсэн чинь яг ковидын үеэр таарсан гинэ. Яг ковидын үеэр ингээд нөгөө хөл хорионд тогтоогоод одоо ингээд юу гэдэг юмнууд ингээд жоохон юм одоо үзүр үйлчлэгээ жишээлбэл ингээд явхаа болол гадагшаа татгшаа явах тийм боломжгүй болсон шүү дээ. Яг тэр үеэс эхлээд яг жимээр хичээллэж эхлээд тэгээд бас маш мундаг том амжилтуудыг бас гаргасан юм бэ лээ. Одоо түүний авч исэн шагналуудыг дурдъя. Гэхдээ яг шагналуудыг бүгдийг дурдах юм бол багтахгүй зэ юм нахаа бүр маш их шагнал байлээ. Тэгээд яг гол гэсэн шагналуудыг би оруулчихсан байгаа. За тэрээр яг нөгөө өсвөрийн циркийн юучлээ тэгэл яг шагналууд нь бол эхэлдэг юм байна лээ. Тэгээд одоо хэдүүл яг гол шагналуудын нэрийг 2012 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж исэн юм байна. 2013 онд Нарны циркийн Кристалл шоу Сантлын тэнцвэрийн үзүүлбэр гэдэг шагналыг авч исэн юм байна. За 2018 онд Вашингтон хотод одоо Монголын алиалагчдын тэмцээнээр мөнгөн цомыг бас ингэж авч исэн юм байна. Монголын бодибилдинг фитнесийн холбоо Ирээдүйн Мистер 2020 эрэгтэй фитнес төрөлд алтан медаль. За 2021 онд төрийн дээд шагнал алтан гац ордонгоор шагнуулж исэн юм байна. За 2021 онд Узбекистан улсад бодибилдинг фитнесийн 12 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээнээр эрэгтэй фитнес төрөлд алтан медаль авч исэн юм байна лээ. За тэгээд мөн 2021 онд Монголын Мистер эрэгтэй фитнес төрөлд алтан медаль авч исэн юм байна лээ. За 2024 онд Франц улсын циркчдийн 22 удаагийн наадамд амжилттай оролцож бүр алтан цомын эзэн болсон байгаа байхгүй юу. За тэгээд 2025 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр бол шагнуулсан юм байна лээ. За тэгээд яг энэ Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг тэр хүмүүс одоо ингээд нэг сэтгэл ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэрэн дээр нь болохоор одоо ингээд жүжигчин гэдэг алиалагч нартаа Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг цол тэмдэг өгдөг гэж энэ хүүд ингээд бүр сүүлд өглөө өнтер гэлтэй. Тэгснэ одоо ингээд яг Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энэ хүний шагнах энэ хүний хөдөлмөр бол маш их бүр ингээд дэлхийн тавцанд Монголын нэрийг ингэж дуурсгаж явж байгаа хүн штэ гэх мэтчлэн хүмүүс сэтгэл маш их үлдээсэн байна лээ. Тэгээд таад маань ч гэсэн тийшээ норж хараарай. Яг тиймэрхүү сэтгэлүүд бол байсан. Яг түүний хамгийн гол шагнал буюу яг 2024 оны Францд болсон одоо тэр яг дэлхийн циркчдийн 22 удаагийн ингээд аврах шалгаруулах тэр тэмцээнээр яг рекордыг бол эвдсэн гэж аахгүй юу. За тэр нь болохоор 11 метрийн өндөрт маш олон сандлуудыг давхарлаад дээр нь үзүүлбэр үзүүлдэг нэг тийм юу байсан штэ одоо бичлэг нас явж ирсэн штэ тэгээ тэргээр ингээд алтан цомын эзэн болсон гэж бичигдсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр үзүүлбэр бол бүр үнэхээр амар үзүүлбэр байгаа зү тэгээд дэлхийд байдгүй одоо үеийн дэлхийд ингээд анх удаа лав очор тэр рекордыг эвдсэн байгаа байхгүй юу. Ингээд бодохоор бүр яалтчгүй үнэхээр мундаг байгааз би энэ мундаг гэдэг үгийг маш олон удаа хэлж байна. Гэхдээ бүр ингэж хэлэхгүй байхын аргагүй тийм хүн байгаа хгүй юу. Яг тэр сандал дээр гараад үзүүлдэг үзүүлбэр байгаа штэ тий. Яг тэрийг ингэж анх ингэж хийж явах явцдаа гэх юм уу одоо бэлтгэлээ хийж явахдаа бүр ингэ өөрөө боцсон гэж аахгүй. Би юу хийнэ гэд юун дээр бүр ингэж гар үсэг зурцсан бэ гэж өөртөө хүртэл боцсон гэж бас ярьжсэн. За тэнгуүтэй яг тэр үзүүлбэрээ үзүүлэхийн тулд ингэ 7-8 цагийн ингэ тасралтгүй бэлтгэл хийгээд тэг бэлтгэлээ хийж дуусчаад потволко хүртэл ингэ тайлж чаддгүй бүр тийм байсан штэ гэж бас
ярьсан. Ингээд харахаар бүр үнэхээр их хөдөлмөр явсан байгааз. Тэгээд тэрээр яг сүүлд яг наадмын нээлтэн дээр яг энэ үзүүлбэрээ хамгийн амар манайхаа ямар ч юм юугүй бэлгээгүйгээр үзүүлсэн байлээ. Одоо циркийнхаа үзүүлбэрийг үзүүлж байхдаа яг нэг юм ардаас ингээ бэлгээ байгаа, ингээ утас байгаа нь харагддээ штэ. Яг тэр Монголын баяр наадмын үеэр яг тэр үзүүлбэрийг үзүүлэхдээ яалч ингээд тэр чинь ингээд задгаа талбай учраас ингээд юугүй бэлгээ байхгүй нь харагдаж байгаа байхгүй юу. Маш их ингээд эрсдэлтэй байгааз. Гэтэ тэрийг хийж чадсан байлээ. Гэх мэтчлэн ийм мундаг хүн байна. За тэгээд логочтой холбоотой бусад факт сонин сайхнаас ярих юм бол түүний дуртай өнгө ногоон, түүний үнэт зүйл нь юу вэ гэсэн чинь гэр бүл, түүний бас бусдад ингэж хэлэх дуртай үг гэсэн чинь тууштай бай гэдгийг хэлэх маш дуртай гинэ. Тэгэд хүн яг альва нэгэн зүйл ингэж хөөс суулахын тулд те ямар нэгэн зүйл ингэж бүр ингэж гартаа оруулж бүр үнэхээр чадвартай болохын тулд 10,000 цагийг зарцуул гэдэг үг байдаг штэ. Тэрээр яг энэ үгийг бас ингэж хэлэх дуртай юм байна лээ. За тэгээд яг лавг очрын одоо энэ physical Asia-д орж байгаа байдлыг харсан ч гэсэн за тэгээд бусад нэвтрүүлэг ярилцлагыг ингэж харсан ч гэсэн өөртөө бүр үнэхээр ихтгэлтэй за тэнгуүтэй яг юм чадвартай, харизмтай за яг өөрийнхөө чаддаг юмыг бүр ингэж тултал хийдэг тийм одоо мундаг хүн байхгүй юу. За үүнээс гадна миний түүнээс харсан зүйл гэх юм бол маш юм хүлээцтэй, төвчээртэй за тэгээд яг нүг сэтгэл зүйн хувьд бүр ингэж өөрийгөө бүр ингэж тултал бэлдэж чаддаг яг тийм хүн шиг санагдсан. Энэ ч ингэж түүний яг нөгөө ажил мэргэжилтэй холбоотой байх гэж бодож байна. Тэр чинь нөгөө циркийн маш том ингэж үзүүлбэрүүд хийхдээ ингэж яалч ингэж бясалгаж те одоо юу гэдэг сэтгэл зүйн ингэж бэлдэггүй болохгүй штэ. Тэгвэл баг алдах магадлал арай өндөр ч юм уу те. Тэрнээсээ шалтгаалт юм уу? Ер нь л айгүй яг юм боловсрсон хүн гэж бол би бол харсан байгаа. Тэгээд таад манаас юу гэж бодож гин тэрийгэ комент хэсэгт бас бичээрэй манайхаа. За үүнээс гадна тэрээр бас алкогол ер нь хэрэглэдэггүй гэж бас ярьж илээ. Ягаад гэвэл алкогол хэрэглээд одоо ингэ тэвтрүүлэн хэрэглэх нь одоо өөрийнхөө энэ олон жилийн хөдөлмөр, энэ олон жилийн зүйл ингэж байхгүй болгох чинь гэж боддгоо гэж бас ярьсан байлээ. Тэгээд сүүлийн 15 жил бас яг нэг жингээ барьж байгаа гэж аахгүй. Тэгээ бодтоо бүр үнэхээр мундаг байгааз. Тэгэд яг хизээ бас энэ одоо нугарах одоо энэ цирк үзүүлбэрээ үзүүлэхээ болохоо бол өөр ингэ мэдэхгүй байгаа. Тэгээд аль болох ингээд олон жил бол хийхийг бодно гэж бас ярьсан байгаа. Лавг очрын одоо яг physical Asia-тай холбоотой сонин сайхан гэх юм бол тэрээр яг physical 100 нэвтрүүлгийг нь анх гарахад үзчихсэн гинэ. Тэгэл энэ бүр ямар гоё нэвтрүүлэг вэ гэд харж исэн чинь яг 2024 онд өөрт нь яг одоо Монголын зохион байгуулагч талаас энэ одоо reality show-д орох уу гэдэг саналыг тавиад тэг маш ингээд баяртайгаар л хүлээж авч ингэж орсон гэдэг өөрөө бас ярьж илээ. За тэгээд яг энэ reality show-д орж байгаа Монгол одоо оролцогч нарын хувьд гэх юм бол яг лавг очр ингээд яг аав шиг хүн гэж байгаа байхгүй юу. Яг нэг тийм нүмер нөөлөгтэй те бусдыгаа урайлдаг. Тэгээд бусдаа нэг юм гой үлгэр дуурайлал үзүүлдэг. Одоо яг юу гэдэг тийм хүн нас ингээд байсан байлээ. Тэгэд яг тэр шоу нэвтрүүлгийн үеэр ингээд Австрали болон Японы бусад багууд ингээд бэлтгэлээ хийгээл гаж гүйж мүдэг байсан гинэ. Тэгсэн чинь яг лавг очр бусдыгаа урайлдаг байсан гэж байхгүй. За одоо ингээд манай хаан гарыгүй бэлтгэлээ хий ингээд хий гэж урайлдаг байсан гэсэн. Тэгээд бас яг энэ чинь тэр reality show-ны арт яг ингээд баян утас камер авч болохгүй ч гэсэн хаяад авахтаа ингээд бичлэг энэ хийдэг байсан гинэ. Тэгэд яг тэр хэдийг ингээд нийлүүлж чад нэг влог болгож гаргах бодолтой байгаа гэд тэгсэн. Тэгээд яг тэр нь гарах юм бол хэдүүлээс нэг хөөрхөн юм үзэх байх гэж бодож байна те. Яг тэр арт яг юу болж исэн гэдэг бас айгүй сонирхолтой баадаад. За үүнээс гадна нөгөө нэг яг хин чин лавг очр ингээд гарч ирдэ штэ те. Хамгийн эхлээд нөгөө усад гарч ирэхэд ингээд амарлаг ингээд гарч ирдэг. За тэгтээ нөгөө нүрээ бутчихсан байсан штэ. Тэгээд яг тэр хэдэд хэлсэн гэж аахгүй. Та яг юу хэдин те ямар спортоор хичээлийн яг юу хэдин тэрийгээ яг тэр хуцаа өмсөд яг тэр чигээр гарч ир гэсэн гэж байгаа хгүй. Тэгээд яг лавг очр тэн дээрээ хүртэл бүр ингээд нүрээ бодож гарч ирсэн. Тэгэхээр альва зүйлд яаж ингэж бүр ингээд одоо юу гэдэг гүйцэтгэлийн тултал хийдэг гэдэг нь харагдаж байгаа. За тэгсэн чинь яг Солонгос импакт юмчид яг нөгөө Элса шиг харагч нэгэд хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэрнээр бас ингээд өөрөө ярьж лээ. Намаа ингээд Элса шиг харагч гэж байгаа шиг гээд яг өөрсдийнхөө хувцастай бодог шүү бүх юма хийгэр хэлсэн шүү дээ. Гүтэн бодог шүү гай гэж. Та тэгсэн бүр амар боддог шүү. Намаа Элса мессеж гэж байгаа шүү. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгтээ та нартай ийм мундаг хөдөлмөрч хүний талаар ярьж өглөө. За үүнээс гадна нөгөө яг их нэртэйгээ ингээд нөгөө хийдэг юмнуудаа энэ хоёроос ярьсан бохгүй юу. Тэгсэн чинь бүр хоногийн 24 цаг бүр яаж ажиллаад байгаа юм бэ те. Би бүр яг тэгж бодсон. Зүгээр л нэг газраас нөгөө тийшээ ингээд явал байнгын одоо ингээд ажиллаж байгаа бол харагдчихсэн. За түүнээс гадны ч гэсэн маш олон хүмүүст сургаалт юм бас ороод явдгийн юм байна лээ. Яалч ч юм хөдөлмөрч мундаг болохоор бас аргагүй байх гэж
байна. Тэгэд энэ хүн чинь Монголын биш бүр ингээд дэлхийн хүн баад байхгүй тий. Тэгэхээр би ч гэсэн түүнийг хөдөлмөрийн баатар цолол аваасаа гэж асах хүсэж байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүрээд дуусгая. Тад маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээд subscribe дараагүй байгаа бол манайхан заавал subscribe дараарай. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Таад маань орж тагаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая манайхан баяртай.